За сайн байцгаана уу? Шинэхэн влогд тавтай морилно уу? За саяны тоногч юу ч болоод өнгөрч өгдөө. Тэгээд catch up хийх гээд камераас ажиллаа. Чихээ цоолцсон байсан. Яг өнгөрсөн moisturizer-ын бичлэг дээр цоолцсон л байсан л та. Тэгээд яг үйл явцыг нь яг дэлгэрэнгүй яри хүмүүс айгүй их тийм юмэр асууад байсан. Тэгээ би чихээ ингэж цоолсон бохгүй юу? Ингээд энэ хоёр байгаагүй штэ. Зөвхөн энэ л байсан. Тэгээ би өмнө нь ойтон багтаа штэ. Синдерелла дээр очиод энэ уртлын энэ одоо юу гэх юм бэ? Энэ хэсгийг тэгээ арталтаа нэг цоололж исэн юм. Буудаад айгүй цэвэрхэн гой цоолоод өгсөн байсан. Нэг нь би өөрөө арчилж чадахгүй байсан уу? Эмгээ буруу зөөсөн үү? Дөнгөж цоолчоод ус мус хүрэгчлүү яалаа амар баалаад ингээд өвдөд болдгоо тэгэхээр шууд эмгээ аваад тэр чигт нь битүүрүүлжсэн заяа. Амар золиос гаргаж тэ өвдөж цоололжаа шууд тэр чигт ингээд битүүрүүлжсэн. Тэгээд одоо болохоор яг энэ хоёр дээр ингээд цоолцсон байхгүй юу? Тэгэл доотлынх нь энэ болохоор ерөөсөө эхний нэг 2 өдөр жоохон хүндүртэй яжаал тэгэл зүгээр болчтой юм билий. Одоо бол энэ баг ингээм ямар ч хүндүргүй. Энэ нь болохоор артлынх нь энэ мөгөөс угаасаа жоохон удаан идэгдэг гэсэн. Хүндэж мөндөөр ингээд цус мус ингээд гараад идэх юм билий. Би нэг удаа хүндсэн. Одоо ч баг цоолоод 10 хонж штэ. Одоо болохоор ингээд нэг хүндүртэй ер нь бол хүндүртэй ингэж унтаж бол болохгүй байгаа. Тэгж жагаад гайгүй болчих واخа. Жох удаан л идэгт юм байна. Бустаар л өксөөхөө. Тэгээ одоо энийгээс эдгээгээд гоё ингэж унтаж болох үед нь энэ талтаа цоолох гэж байгаа. За би ингэсэн шүү. Instagram дээр шууд нөгөө нэг чихээ цоолдог аккаунтууд ингээ харж агаад хамгийн дайжгүй гэж бодсон хаяг дээр шууд цаг аваад залгаж цаг аваад тэгээ очсон. Цоолдог охин нь 11 жилийн туршлагатай охин гэсэн. Нэг удаагийн зүү гаргаж ирээл шууд ингээ цоолчт юм билээ. Цоолуулахдаа бол бууддгүй юм билээ шууд ингээ зүгээр ингээ цоолчт юм билээ. Цоолуулж авах явцад бол ерөөсөө өвдөхгүй заяа. Үй ингээ болчихоо гэмээр тэгтээ дараа нь угаасаа эн чинь ингээ нэг идэвхтэй чи ингээ цоолч чаам чи өвдөлгүй л яах вэ те. Тэгээд угаасаа өдөр болгон цэвэрлэгээ хийгээд гайг болж илээ. За тэгээд сонноос уцаан алдцсан ёо. Угаасаа Instagram дээр дагж байгаа хүмүүс мэдж байгаа хаа бүр. Аяа сайн нэгдэг өдөр штэ. Хүнтэй уулзчаад тэгээд яг паркийн хажуу талын явган зам байдаг шүү дээ. Яг тэр явган замаар ингээ явж байгаа л зам гараад их найдын тэр хойтлын нэг шин гүүрний хажуу талын явган гүр өгдөг шүү дээ. Тэрнгээр яг явахгүй л гүрээ яг ингээл гарч байгаа л ингээ карманд байсан чи балтоны карманаас уц байхгүй болсон. iPhone 14 байсан. Цагдаад хэлсэн л дээ Сүхбаатар дүүргийн 1-р хилцс дээр очиж яах вэ? Өргөдөл гомдлоо өгсөн л дөө. Тэгээд яг олдоход жоохон хэцүү юм шиг байлээ. Тэгээ юу ч гэсэн надад 102-оос мессеж ирсэн. Юу гэж юм бүртгэж авлаа шүү гэд. Тэгээд ийм утас барьж байгаа iPhone 10 хүүхдийн утсыг барьсан. Тэгээд надад ингэ санагдаад ах юм. iPhone 14 барьж байхад заяа. Одоо ингэ селфи камера, уртлын камер интернетээ ингэ авангууд нүрний өөсөв энтер бүр ингэ хитрхи ингэж бүр контраст үүсгээд нэг жижиг детайлыг ингэж тодруулдаг тийм болоодсан байхгүй. Ямар ч тийм тохиргоогүй хэрнээ. Тэгээд амар сонин камертай болсон гэж бододсон чинь iPhone 10-ын камер бүр амар гоё юм. Зураг мураг авахд бүр амар хөөрхөн авч маваад шүү дээ. За би тэгээ өнөөдөр гарах хэвээр манай хадам ээж ирсэн Америкаас finally 7-8 сар явж байгаад ирж байгаа ажил хийгээд. Тэгээ манай хадам ээж чинь өөрөө retired болсон хэрнээ ерөөсөө зүгээр идэггүй баггүй юу. Тэгээд хүүхдийн маань аваа гарчлаа. Миний энэ уруулын тент амир зүгээр агааз. Гарахгүй. Энэ ингээд тэнтэй түрхчээд одоо л жоохон тод байх. Гарч ингэж явж байгаа те цай маа уугаад хүнтэй уулзч ингэж явж байгаад эргээ харахаар байрандаа бийж идэх юм. Жоохон бүдгэрсэн. Би арилгаж байгаад түрхэд үзүүлээдгий. Би одоо араа надаа ингээд 10-20-д ч одоо энэ уруулын юмнууд байгаа маа шин. Уруулын будаг би ерөөсөө түрхээ болчихжээ. Арилч нь ядаргаа гэж бодоод тэгээ гараа явж итэл. Гласс болохоор дотор л юу юм гэхээс биш гадаа ингээ явахлаар үсэрж наалдаад би классанд аягүй дургу байхгүй юм. Ингээд их энэ өтгөөс чи ирээд ингээ наалдахаар аягүй төвхтэй байдаг. Одоо энэ Dior-ын будаг энэ төр те яг ингээ түрхэж болж чинь. Тэгтээ ингээд нэг амархан арилчаад идэг байхгүй юу? Charlotte Tilbury-ийн энэ төр те надад гой уруулын будагнууд байгаа. Яг нэг юм гой glam будалтанд хийчээд ойрхон сэргээх шаардлагатай болчиход байдаг. Өдөр тутамд бол ингээд байрандаа байдаг будаг түрхчээл гараа авчиад байгаа. За би энийг арилгаадах юм. Ингээд арилгацсан. Тэгээд энэ wig making. Эний угаасаа pink make-ийг би амар түрхдэг байхгүй юу? Tint гэхээрээ ингээд шингэчин гэсэн үг. Уул нь бол энэ wig making tint олон төрлөд юм бэл. Надаа яг таалагдсан хоёрыгоо би үлдээсэн. Бусдыг нь хүн тараагаад өгсөн л байна л да. Fig light, pink me хоёр үлдсэн байна надад. Бус нь жоохон тод.
байгаад байсан. Тэгээд нэрээ сонноос ойр дээрээгүй хүнтэйгээ нэг уцаар ирж байгаа юм шиг л хамаг юм өөр чи яалаа. Тэрийг хэллүү гэж мэгэд нэг амар видео колор нэг найзтайгаа хоб бацдаг шүү дээ. Тэр шиг юм болоод нэг уу. Доктор Жигийн ивент болж байгаа. Надад энэ урилга нэрсэн байна. Энэ гэхдээ Blue Sky өөр газар private event гэж би ойлгоод байна. Public зарлахгүй байхыг бодоход Доктор Жигийн Солонгос захирал энэ төр нэрж байгаа гэсэн. Тэгээ би тэнцээ очиж панел хилцүүлэгт яриа өгөх хэрэгтэй байхгүй юу? Гэсэн чинь Доктор Жигийн яг public event болохоор Шангрилагийн нэг давхарт болоод байна. Өнөөдрөөс баг эхэлж ах шиг байна тайз мэзаадсаа. Тэгээ нэг хоёр талд нэг тим хийгээд байгаа юм да. Тэгэхээр би энд болохоор маргааш явна. Хагасаа өдөр явна. Тэгээд юу өмсөх вэ гэж асуух гэдэг байхгүй. Шууд ингээ хариултыг нь авчдээ юм шиг тий. Надтай хамт ютубер зохиолч, номын зохиолч улаан хулан. Тэгээд жүжигчин Уянга гэсэн. Тэгээ нөгөөх нь манай арсны эмч ундраа бид дөрөв ярих хэвээр. Тэгээд асуултууд нь надад ирсэн л да. Арсны түүх, ямар хүүхдтэй байсан. За арс арчилгаанда юуг анхаардаггүй гэсэн байсан. Өөр чи юу гэсэн мэлээ? Амьдралын хэм маягтай ер нь арсаа гоё байлгахын тулд юу яадаг вэ? Ямар зарчим баримталдаг вэ? Энд тэр гэсэн нэг тиймэрхүү асуултууд ирсэн байсан. Би тэгтээ нэг аутфит бодоод байна. Юу ч гэсэн тэргэж өмсөж үздэг юм билүү гэж таад би танарт харуулах уу. Ийм юу байхгүй юу? Урт бор өнгөтэй ийм их байхгүй юу? Тэгээд би өмссөн чинь айгу зохиод байгаа юм шиг. За тэгээд энэний дээгүүр болохоор тэг ингээд өмсчихдээ юм уу? Энэ болохоор RJ label-ийн цамцлалтаа. Ингээд зээж гоё ярагдаад тэгсэр нэнийх амир хөх мөхийл гарахгүй аюу айтайхан. Бас нэг жоохон formal, хагас formal ч юм уу тийм байвал зүгээр гэж бодож байна. За нөгөө би өчтгийн бэлтжижсэн хувцас өмсч үзчихье. За хувцас болохоор ийм байна. Юпг маань энэ цамцтайгаа. Энэ цамцнаас арай өөр юм өмсгөө яах вэ? Энэ цамц маань болохоор яах вэ? Яг таарсан энэ уг нь гоё юм билээ. Дадаа жоохон томдоодах шиг санагдаад хитрхи ингэж орж ирээд өөр топ өмсч үзт юм лөө. Өчтөр нэрээ санаас зүгээр амар санаалгүй явж байгаад хуйхны цэвэрлэгийг хийлгсэн. Айгу гоё тарих сэрэгтэй юм л шүү дээ. За ивенттэй явах гайг бэлтэж гин. Нүрээ бодчихад. Өчтөр би нэг аутфит бодож исэн гэдгсэн шүү дээ, тий. Тэгээ сая өмсөд үзсэн чинь жоохон сонирн байна. Цамц нь надад яалтчгүй томдоод байгаа юм байна. Тэгээд суугн ингээд сони юм хэлхийнээд нэг томцсон цамцтай тэгээд байр бүгдээ ахлаа нэг л болчихгүй. Тэгээд би бодлоо гадны одоо хүмүүс энэ төр байгаа юм чи Монгол загвартай хувцас юу юм яагаад өмсч болохгүй гэд шинээр авсан Мишель Амазонкагийн ийм дээлэн dress ихгүй юу? Нэг өмсч тийм үү? Өмсөөгүй л байгаа юм гадуур авснаас хойш. Би үсээ ерөөсөө тэгж нэг сүртэй ингэж орохгүй байгаа гэсэн үед тэгээ үс мэн гоё юм уртаага учраас үзүүр эсхийг нь гоё юм. Ус чи ингээд нөгөө сэнстэй самбаг гоё ингээд хатааж өгдөг шүү дээ. Яг тэрэн шиг ингэж үзүүрийг нь ягаад угаан болохоор ингээд пивүүжэр ингэчлээ. Жохон волюм өгөх гээд ягаад ингээд хийцэн байгаа гэхэлэр зөвхөн угандаа анхаарч юм л да. Би стори л ингээд ороочдаг шүү дээ. Пивүүжэр яг дээдсгээ. Тэгэхээр дээдлийн хэсэг мэн ингээд ороог татсан байхгүй. Тэр би тэгж ороогдуулмааргүй байгаа байхгүй. За тэгээд хувцас өмсөд гарыг. Хувцас өмсцөө энэ ийм зүчи. Нэг монголог геймэг зөөх гэжсэн болчихлоо. Бас энэ нөгөө бүс маань ийм голдон юм байхгүй. Ийм илүү тохиомжтой юм болов. Ундраа амч руу би битсэн. Юу өмсөх чинь наа гэтгсэн чинь casual тэгээд blocked heels өмснө гинэ. Blocked heels гэж ямар юм бэ гэд Google дээр үзсэн чинь яг миний өмсөж байгаа heels. Нэг угаасаа blocked heels гэдэг юм байна.
За ивент маань гоё болж өнгөрсөн. Ивентэд хараад би найзтайгаа уулзсан. Найзтайгаа уулзаад гоё клуб ороод бүжгэлсэн ойрт клуб ороод айгуу гоё байсан. Ерөнхийдөө бол гадны зочин төлөөлөгчийн тэр ирээд тэгээд уулзах гэдэг чи өөрөө надад их нэр хүндийн хэрэг тэгээд маш их гоё байдаг л да. Тухайн брендийг үүсгэн байгуулсан тэр түүх тэр мэрийг ингээд сонсхолоор вау гэж боддог. Тэгээ бас л маш хөдөлмөрч тийм даруухан тийм хүн байсан. Round Lab-ын захиралтай найз гэсэн доктор Жигийн захирал. Тэгээ Round Lab-ын захирал чинь өөрөө бас айгуу гоё хүн байдаг л да. Энэ 100 ирж магадгүй юм шиг үлээ. Би сая нэг рил хийчлээ. Тэгээд энэ хоёрын талаар рил хийсэн. Тэгсэн чинь нэг хүн угаасаа асуусан байхгүй юу? Банабагигийн Alpha Radiance serum тос хоёрыг сэтгэлийг Coca-Cola-чаас асуугаад өгөөч гэгээд кек л өөрөө бичсэн байсан байна. Тэгээ над руу ингээд скриншот хийгээд явуулаад үу яс хөөрхий ингээд над руу бичсэн юм шиг байна. Тэгээ би ч нөгөө над руу амар их тийм ирдэг болохоор зарим нь харагдана, зарим нь харагдахгүй. Тэгээ бүр хийдэн дотроо орчоод бүр харагдахгүй. Энэ юу ахгүй хоёулынгийнх нь гол найрлага нь niacinamide болон alpha arbutin заяа hyaluronic acid. Хоёлаа ямар ч үнэргүй алкогоолгүй essential oil ороогүй маш гоё тийм зөөлөн төрлийн бүтээгдэхүүн байна заяа. Serum нь болохоор анх би болохоор ингээд гаргаж ирээд авахта ямар өтгий юм бэ гэж бодож байсан байхгүй юу. Тэгтээ шингэдэг ямар ч стики мэдрэмжгүй шингэчт юм лээ. Нэг туслыг аваад би бол арьсандаа шууд бүтэн ингээд төрөвчжээ лээ. Тэгээ ардаас нь ямар ч стики мэдрэмжгүй ингээд шингэждэг. Тэгэхээр нэг зарим бүтээгдэхүүнүүд нэг гоё шингэн гарч ирснээ ваа гэл ингээд түрхэнгүүд амар стики мэдрэгддэг шүү дээ. Тийм биш. Одоо энэ хараа. Сая би ингэж түрхсэн ямар ч юм стики мэдрэмж байхгүй. Бараг юм хуурайгааз харж сонгох, түрхэж сонгох гэдэг чинь шал өөрөөгааз. Урт хугацаанд хэрэглэхэд бол арсыг айгүй тийм glowy, эрүүл, саруул тийм сайхан тийм болох серум баггүй. Тос нь болохоор tone up. Tone up гэл нөгөө хиттийн TikTok энэ төр тий. Ийм тос ингээл гарандараа амар ингээд бараг ингээд шахдаг тийм тос түрхэж гаргаж ирсэн байна. Ингээл харьцуулаад тэгжсэн нүрэндээ ингээл түрхээлтэй амар ингээл бор эмхтэй ээж та цав цагаан босноо амар юм барби мейкап хийчмэгээд иддэг шүү дээ. Яг иймэрхүү тос төрдөг байхгүй. Тэгэхээр tone up гэдэг чинь өөрөө арсны tone байгаа шүү дээ. Өнгө тэрийг одоо цайруулж байна. Нэг левел одоо ахиулж байна гэсэн санаа л да. Гэхдээ мэдээж tone up болгомооргүй байгаа хүмүүс бас байж болно л доо. Энэ бол гэхдээ тийм нүрээ будаад байдаггүй. Тэгээ будгаас жоохон залхуурдаг, амждаггүй. Шууд энийгээ түрхээд гараа авчдаг төрлийн хүмүүс их тохиромжтой. Гэхдээ энэ нарны хамгаалалтгүй нь надад жоохон сонир санагдчихэв. Нарны тос биш л дээ яах вэ те. Гэхдээ энэ нарны хамгаалалттай байсан бол зүгээр энийгээ түрхээл гараа авчвал. За ингээд энэ хвшлийг дуусгаад би өнөөдөр хоёр хүүхдээ өндөр өнжүүлэх дээр навчиж өгнө. Өөрөө завтай болно. Тэгээд сайхан ганцаараа кофе шопт сууна. Ажлуудаа амжуулна. Энэ бичлэгийг edit хийж оруулна. 4 сар маань ингээд дуусч байна. Өнөөдөр 4 сарын сүүлийн өдөр 5 сар ингээд гарах гэж байна. Finally тэгээ өрн дулаан сайхан нэг засгүй бороогүй нэг янз бүр болоод ахааргүй үлрэл ирж явах шиг байна. Yay! Дараагийн бичлэгээр уулзцгаая.